За та бүхний энэ өдрийн ямарыг айлтгая. Шинжлэх ухаан таны мэдгүй судалгаан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэх бэлэн боллоо. Одоо манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор зохиолч Дэ намдаг сангийн тэргүүн намдгийн эрдэнэ оролцож байна. За бидний урилга хүлээж авч хүрэлцээсэн танд талархал төвшүүлье. За баярлалаа, танд ч бас баярлалаа. Донорын намдаг гэдэг энэ гайхамшигтай хүн бол бид бүхний одоо багшийн хүн. 20 дугаар зууны Монголын утга зохиолын дээвэр болсон, гол ноён нуруу болсон агуу зохиолчдын нэг нь бол арга байхгүй донорын намдаг багш маань байгаа юм. Тэгэхээр түүхэнд бол мартах ёсгүй хүн гэж байдаг. Донорын намдаг гэдэг энэ эрхэм болвол Монголын уран зохиолын түүхэнд арилшгүй улмөрөө үлдээсэн хэзээч мартахын аргагүй ийм гавьяатай юм хүн байгаамаа. Тийм учраас намдаг багшийн судалгаа үргэлжилж байна. Тэр тусмаа намтар судлал талаас нь бас илүү тодтох зүйл их байх юм аа. Тэгэхээр намдаг багшийг хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг гол судалгааны нэг нь мэдээж үр хүүхэд нь байгаа юм. Тийм учраас охины нурж намдгийн эрдэнэ таныг энэ нэвтрүүлэгт урьсан шалтгаан маань энэ байгаамаа. Намдаг багшийн 5 хүүхдээс яг эдүгэ эсмэнд байгаа нь одоо эрдэнэ байна л да. Тийм учраас арга байхгүй одоо гол их сурвалж судалгааны нэг маань эрдэнэ байгаа юм. Эрдэнэгээс би юу илүү сонирхож асуумаар байна вэ гэхээр намдаг багшийн одоо яг хамт насан үед болтол нь одоо хөлийн очиж хоолыг хийж хамт байсан хүн бол арга байхгүй эрдэнэ маань байгаа юм. Тийм учраас багшийн зүгээр түрүүн өөрөө хэлээ аавынхаа би аав талаас нь яриа гэдэг энэ юу чиглэлч одоо би дэмжиж байна. Тэгэхээр яг аав хүний өвд ямар хүн байсан гэдгийг хоёлаа нэлээд наривчлж ярина гэж бодож байна. Тэвний өмнө бол тэр 5 хүүхдийн тухайд цугс бас дахиад үрдмаар байна. Тэр анхны эхнэр тэр Ганшилбаагийн 3 хүүхэд байна тийм ээ. Тэр сүрэн бол их хэмжээсэн төгөлдөр маань бол хэмжээ хүн байсан байх тийм ээ. Гэрэл буюу одоо Мая гэдэг цэцэрлэгааны инженер тийм ээ. Ийм мэрэгжлийн өөр хөлөөл одоо тийм утга зохиолын биш өөр ийм мэрэгжлийн хүмүүс байсан гэдгийг хэлмээр байна. Тэгээд мэдээж танаад дүү даяар чинь ингээд нийлээд тавбалчих чинь тийм ээ. Энэ дотор ерөн зохиол оролцсон хүн байна уу? Хүүхдүүдээс нь байхгүй байна. Мэргэжлийн зөвөр юм байна шүү дээ. Тийм мэргэжлэр хөөрхөнд намайг өнөр утга зохиол судлаач болох гэж бодсон мэдээ. Тэгээд би харамсалтай нь тэр залдуу сонирхолч байсангүй. Тэгээд би ч одоо жинхэнээр бол дүрслэх хурлын сургуульд тайзчин гэлээ ангисан театрын зураач хүн байхгүй юу. Тэгээд яхаа фокусд гаргаад тэгээд шал үр захиргааны ажил хийгээл явуулт. Ялцсан. Өөрөө бол одоо зохиолчдын орон дээр бичиж тэр хийгээл нэлээд байсан биз дээ. Байсан. Хэдэн онд үлээ тэр чиглэлд хэдэн оны. Одоо 80-д онд болов би бас марч. Би тэр зохиолчтой хооронд дутгал зохиолсных нь жижигэд бичижээр ажиллаж байсан шүү дээ. Тэгээд аав маань яхан намайг ер нь бол бичиг машинд сургаад хөрх юм хэдэн зохиолоо бичүүл гэж бодсон юм. Би л аавда төрүүлээд би таны юу зохиолуудыг машинд ч үгүй гэдэг. Би аавынхаа бүх жүжигэн зохиолыг одоо би машинд өгсөн шүү дээ. Тэгэхэд аав маань аяг баярлсан. Бүр баярлахтай бүр нулимстай баярлжсэн шүү дээ. Энэ яг мөн дөө гэж. Тий. Тэр чинь би бас мэдэх юм аа. Тэр үед ч одоо ямар компьютер идэр байсан биш. Тэгээ бичгийн машинаар л одоо бичдэг. Нэг алдаа гарвал нөгөө хугацаа дахиад бичдэг. Нилээн техник ажилтаа хэцүү байсан шүү дээ. Тэр үед тэр ажлын чи нугалж ийсэн байхгүй юу? Энэ бол одоо дургуун бүтээл хийхэд бол маш их нөлөө үзүүлж байсан гэдгийг хэлмээр байгаа юм. Тэгээ түрүүн өөрөө бас цогц дурдлаа тэр баасан сургагчтай анх танилцсан тухай. Тийм ээ. Энэ бол баасан сургууль бол тэр үед булганаас ирээд нэг эмнэлэг твцсэн байдаг байхгүй юу? Энэ модод. Хоолоор өвдөд дээрсэн. Тэр үед нь саяын хэлдэг тэр хар булгай жамбал зүгээр бас булганы юм байлээ шүү дээ. За. Булганы хүн юм уу? Булганд их орхон байсан юм уу? Тэгээд
тэр баасан зургийг чинь ирж буусан айлын сайн мэддэг тэнд байжгаад танилцуулаад тэгээд баасан зургийг чинь эмнэлэгт байхад нь багш бол олон удаа эргэж таарч тэгээд танилцсан билээ шүү дээ. Тийм түүхтэй юм байна лээ. Тэгээ өөрөө танилцаад суугаад бас ээжэд итгэдэггүй байсан гэж ам хөргөнө шорон моронд байсан болоод гэдэг юм айгүй итгэл муутай залга хуухан нэг л өдөр яваад өгнөд 2-3 жил их итгэл муутай амьдсан гэж ярьдаг байсан шүү дээ. Ээж тэрийг мэддэг хэрнээ өрөвддөг жаавас. Тийм байсан. Тэгээ миний ээж маш ухаантай, ёстой мундаг ухаантай байсан. Тэгэл ээж төвчээртэй байсан. Тэгэл аав өөрөө ярьдаг шүү дээ. Би 2-3 жил би ёстой явчих байхал гэж би боддог байсан. Гэж ярьдаг байсан. Дотроос хүрхэн гэж боддог байсан юм шиг. Тэгээд л дээ. Юу яадаг байсан гэж байгаа шүү. Туслангийн автобус суугаа явж байсан гэртээ харахад тэгсэн чинь намдаг багшийн тухай тэр хүмүүс ярьж байгаа. Эсэргүү намдаг ярьж байгаа. Тэгээд өөрөө тий эсэргүү хүнтэй суусан гэдгээ мдээгүй явсан. Тэгээд их санаад авсан гэдэг. Хөрхи өдөр нэг жавагдсан шиг. Тэгээд ер нь би аавгаа ингээд ярихад яг утга зохиол энэ бицэн хүн судлаач та нар бүгдээр мэдж байгаа. Би зохиолтой хандарах ярих яах зүгээр миний аав бол маш нөө Германд хар багаас явсан учраас 1911 он төрөл 13 настай байхдаа эвлэлийн 4-р хурал сумнасаа шалгараад Улаанбаатарт ирээд тэгээд тэр үеийн тухай одоо дарга нарын саналаар шууд дунд сургуульд орсон байгаа юм л даа. Ороод 1-р ангид сураад тэгэл тэндээсээ сургуулаа төгссөн ч юм уу тэгэл тэндээсээ Германд явах хүүхдүүдэд багтаад тэг Германд 6 жил сураад 6 дараа тэг буцаж яваагүй. Тэгээд яг герман хүмүүжлэлтэй герман зантай байсан. Улс төрийн мэдгүй бас яг та харж нэр гэж янз бүр ярьдаг. Яг үнэхээр манай бол амьдрал сайн муу үзсэн. Их тууштай, их хатан зоригтой тэргээ хүүхдүүдэд үлдээсэн гэж боддог. Тэгээд аав маань намайг амьдралын их сургууль төгсгөж өгсөн хүн л дээ. Тэгээд одоо ингээд их ерөөсөө их сонин хүмүүжүүлдэг хүүхдүүдэд загнан хялалцсан зодн нүдэн тэр тийм байхгүй. Ер нь хүнийг муу хэлдэг юм манай. Ерөөсөө тэ муу хэлнэж байгаа. Тэгээд хөрхөө амтаа ингээд за одоо яа намайг бодлоготой үжилдэ энийг л одоо нөгөө 3 хүүхдээс хүндээ өссөн хүн чинь сүүлийнх 2 хүүхдийг аимшигын хайрлан үздэг хөрхөмж яваас жинхэнэ өр хүүхдийн хайр инэрлэл эцгийн хайр инэрлэлийг бол би бол их азтай байхгүй юу энэ 5 хүүхдээс нь дүү хоёр ястаа чинь эцгийн хайр өссөн. Тэгээд аав маань бодчихлоо за энэ их эрх дураараа өссөн би ч одоо хүний ганц эрх дураараа шүү дээ. Тэгээд энэ эрх дураараа өссөн энийг одоо амьдрал зурхгүй болохгүй гээд тэгээд энийг амьдрал зурхын тулд их ухаантай хүмүүжүүлсэн. Яаж хүмүүжүүлсэн бэхээр манай аав жишээ нь ингээд цэцэг тарьчаад тэр цэцгийг харна л да. Цонхон дээр нөгөө цэцгэргээд ёрдоогоо дургаад бүр дээрс өөр тэргээ их харна. Тэгээд юу гэж хэлэх вэ? Минийхөө цэцгээ услаад дахин цэцэг чинь ургаад идэв. Ургаж байгаа цэцгээ харахад дотроос бүх юм ургаж бодогдсон шин надад. Зохиол нь бодогдсон. За тэгэл нөгөө зохиолоо бичээд тэгэл мөнгө аваад тэгэл 2 хүүхдэд тэжээгэл 2 хүүхд мань нэрүүлэнг сайхан усна ингээл сайхан жаргалтай байна. Тэгэхээр би цэцгээ усалдаг. Цэцэг тэгээ би цэцэг тарих дуртай одоо ч би цэцгийг тарьдаг. Тэгээд би чад гарч минийхөө 0 цэвэрхэн 0 өөрөө цэвэрхэн баггүй мó сайхан шүү. Хүн 5-та биесчдэг. 5-та биесээр хүний тархилгоонд юм орж ирдэг шүү. Тэгэл тархилгоонд юм орж нөгөө зохиол маань орж ирээд тэгэл аав зохиолоо бичил тэгэл мөнгө аваад 2 хүүхдэд тийжээгээл ингээл ярахаар л 0 юм угаад эхэлнэ бич. Тэгээд юм угаахаар минийхөө юмыг угаах гэдэг чинь нэг өөр, зүлгэх гэдэг чинь өөр. Минийхөө зүлгэц сур гэнэ. Тэгээд тэр үед яг хүүхдүүд хэцүүлдэ ингээл зүлгээд суурна гэдэг чинь. Тэгээд юмыг гялгараа болгож харахаар за энэ одоо яг цэвэрхэн болжээ гэж хэлдэг. Тэгэж сонин хүмүүжүүлсэн намайг. 4-р ангид байхад машин барьж, минийхөө машин барьж сурна гэдэг. Тэр үед нэг зөвхөн 10-аад хайлт скоттой л манайх нэг нь байлаа. Машин яаж араад орж салгад яаж хааз хэлэхгүй тоормс гэдэг л ганц юм хэлнэ. 4-р ангийн хүүхд машин барьж байгаа. Тэгээ авчиад нөгөө яах нь нөгөө юу ч мэдгүй асан гутан сандрал хааздаг гэшээд баш очиод мөрөгчихсөн.
Тэгээд даапмар өрөө гарч ирдэлгүй за эвдэрсэн юм засшуулдаг маа л гэж онцог хэлсэн. Би ихээ хэц одоо намайг зодод одоо бөөлөн болно. Гэл бүр өстөд байх суух газар байхгүй. Жаргарч нийчээд за эвдэрсэн засагддаг юм аа. Тэр актер гоц эвдэрсэн засагддаг юм гэдэг чинь өөрөө амьд байгаа чинь л ихэнд. Тэгээд надад зааж өгдөг. Тэгээд би өөрөө ингээд аавга харна. Юмыг харж сурсан толгойд шингээ сурсан бүр насан туршдаа сурдаг юм аа. Хий ингэж сурсан хүн хиймэл сураад мартчихдаг юм аа. Тийм учраас миний хөө альва юм практик дээр сурч яагаад тэгж хэлдэг. Тэгэл одоо хоол хэлгэн л дээ. Эмэгтэй хүн хоол сайхыг гоё гэ. Тэгээд өдөр байн шуудаж хүнчигээл хамаагүй чимхэн ш. Хоолоор. Тэгэхээр манай аав шиг харчаад за аав өнөөдөр будаага идэд унтчихна. Яагаад ингээ хараад байж тэгээ би өөрөө бас их сэргэлэн байсан шүү га. Хараад байсан чинь ингээд бууцаг хооллоор том жижиг бууцын нэзтэй. Тэгээд намайг эмэгтэй жигд нэмбэ хийлэх гэх тийм актер бодлоготойсэн баг. Тэгээд минийхөө бодож чимчээс ингээд сайхан жигд бууцах гоё шүү. Их сайхан шүү гэдэг. Тэгвэл аапман тэгж. Тэгээд дахиад нөгөө бууцаг гэл дахиад гээл чимхэн. Тэгээд сүүлдээ чимхэхэд тоолно. 1 2 3 4 5 6 сардаг. Тэгээд одоо хэрэг бид бүр толгойд орцсон. Гэж намайг тэгж нямба хийлгэж суржээ. Одоо бодоход махшилж юм ингэж хөшгөл шүл сайн гардаг гэдэг. Махыг зорж хөшгөлгээд. Одоо тэгээд яг та эмэгтэй хүн болгоно тэгж хийдэг л ахсан. Надад бол тэгж гэр орон цэвэрлэх тэгж бүх одоо энэ амьдралын бүх хар бор ажлыг яаж юм хийж сурсан хүн төвөггүй хийдэг, уурддаг юм гэдэг. Тэгээд би юм би анхандаа хүнийгээ зохилж бас уурлаа шүү дээ. Яшигтай санагдаад жоохон багт шал арчаад ах чинь зүлэг гэхээр чинь ууралтна үсттэй. Тэгээд дараа нэгэд бодоод хахад тэгжил намайг ажил сургаад тэгээ хөрхөн аав нь хамгийн сүүлд 1984 оны 3 сарын 14-ний ором аав нь өнгөрсөн. Өнгөрөх урд өдөр чи тэгээд нөгөө амьдралыг сургуульд оруулъя нэг одоо их сургуулийн юунд оруулахгүй цогцол ангиманд оруулсан. Уг амьдралыг сургуульд оруулна гэж. Амьдралыг сургууль гэж юу гэдэг юм бол гэсэн практик дээр харуулж. Тэгээ яг насрахаа урд өдөр манай том хүн шалгалтанд онц авчаад орсон. Нэх баярлалаа гарынхаа цагийг хүүдмэн зөөж өгөл өөсөө том хүн болоорой гэл намайг харсан чи ёстой миний санаандас миний охин боллоо шүү. Насрахаа өмнөх надад хэлжсэн чи миний яг одоо жинхэнэ охин боллоо шүү гэж хэлжсэн ш. Тэгээд намайг бол ажилд ёстой амьдралын тэр цэвэрч юм бай одоо эмэгтэй хүн хийх ёстой бүх ажлыг л одоо тэгж аяр тавгийг хүртэл хүнчигээд угаадаг манай тэгэхэд ёроолын угаа гэж ярьдаг байсан. Юм цаанаас нь хийцвэр. Шүүгээс сав цэвэрлэн ингээд өвгөш бүх юм гаргаж артлаас нь цэвэрлгээд одоо тэгэл амьдрал тэгээс сургацсан. Тэр үедээ яшигтай л байсан. Одоо бол тэг сургаж амьдралын одоо цэвэрлэгээ одоо юу гэдэг одоо амьдралын өстө сургуулийн сургуулаар мод төгсчихсэн билээ шүү дээ. Тэгээд би аавга яаж баярлуулах вэ гэд бодоод байдаг байсан. Бодож аваад аав маань их алдаатай вчин л дээ. Юм ичгдэх алдаатай ч одоо энэ дотор сул алдаа. Аава би нөгөөдөөс аава би таны жүжигэн зохиолуудыг ихний хэлж бүгдийг бишин машин гэсэн аав гайхсан. Эдэн юм дэгс. Тэгээд надад 1400 төгрөгөөр тухайн үед Optima гэдэг Германы мэрэгжлийн зохиолч нарт нэг 20 машин зохиолчдоор өгсөн нэгэнд манад төгссөн 1400. Тэр машинаар би чинь өдөр шөнөгээр нүд чинь тэгээд би айгүйх тийм хурдан бичдэг. Тэгээд сэдв дарга ямарсан юм гэж боддог. Цагаалгаан задгуулчдаг яадаг гэдэг их хурдан бичдэг. Тэгээд би аавынхаа зохиолуудыг бүгдээ алдаагүй үтсгээс алдаа байж тас зүг. Гэхдээ би бүгдээр машинд өгсөн шүү дээ. Тэгсэн чинь аав айгүйх баярлсан надад бүр өстой. Нулимстай баярлсан шүү дээ өөрхөн байтгаар баярлаад. Зөрөгтэй уурга хараад уулан дотор модон дотор очиод бүр ходоодхан ухраас хашгирчээ. Тэгэл тиймэрчин сэрэгч шээ. Тэгээ гадуур битээ ингэж хөлөө хард. Та өөр ингэж газар шахаад явдаг шүү гэдэг. Би бол зохиолоо бодож байгаа юм. Тэгээд ингэж зандаа дээшээ өөдөө харж явж гэж манай авд тэгдэг юм биш. Өөдөө харж явж. Тэгэл ямарчин сэргээд байна
гэдэг. Тэгээ одоо яаж байгаа хэрэг нам ингэж цагаа алдаж юу тэгэл багсагч лам мамаар явжснаар зүгээр өөрөө нэгсэн өөрөө сайн сайхан авч явахад өөрөө л хэрэгтэй. Түүнээс гадны хүндингийн нөлөө төр болгоо хэрэг болохгүй тэгэл ойлгуулж ирсэн байх л та би тэгж боддгийг. Тийм. Тэгээд амьдралын их сургууль гэдэг нь намдаг багшийн уран бүтээлтэй шууд холбоотой юм л үзэл бодол нь байсан л да. Би одоо юуг нь санаж байна. Чамд бол одоо тэр цонх нэшил арчхыг ярьжсэн. Яг юу гэж ярьжсэн? Надад болохоор ингэдэг байсан. Ингээд цонхоор хараад зогсчдөг нуруугаа үрээд. Тэгээ харж байсан. Минийхөө энэ цонх ингээд угаагаад гялтаачаараа гэлзад сэтгэлд айгүй сэтгэл зөөрхөн болчихдөг шин. Тэгээ сэтгэл зөөрхөн болохоор толгой дотор нөгөө зохиол бүх юм бодогдоод тэгэл аав нь зохиолоо бичээл. Тэгэл мөнгө аав нь тэгээ хоёр хүүхдээ тэгж гин гэдэг. Тэгээ цэвэрхэн байхыг ил аргалдаа тэгээд нэг тэр юу байхгүй юу? Яг ингээд цонхоо арчхад өгний сэтгэл сэлмээ явдаг гэсэн тэр санааг бол Хираны хонгордоо гэдэг жүжиг яг хэлэл дээр ингэж гардаг байхгүй юу? За. Тэгэхээр яг амьдрал дээр байгаа ямыг уран бүтээлдээ тусгаад уран энийг л амьдралын их сургууль амьдралаа сурч штэ сураад тэрийг дүрс тулгаа бичиж штэ. Байранд суучлаар хөдөө гадаа манайх хөдөө гадаа явдаг гэсэн. Хөдөө гадаа манай аав ингээд малчтай уулзсан, сангийн хон дараантай уулзсан тэр байтгаа бүр ажил төрөл ахаа гэрээ ажилдаа хөөрхө бүр ядуу эмэгтэйтэй очиж уулзсан. Тэгэл би яг нөгөө юм учраа ойлгохгүй. Аава та яах гэж юм ачаач явуулдаа аава та хаашаа л болчихсон. Миний хөө эн чин амьдрал. Энэ амьдралтай гүн орж иж би зохиол бүтээл хийдэг шүү дээ. Эднээс чинь амнаас нь ямар их алтундаг гэж санаж байна. Тэгэхээр нөгөө би хүүхэд юм чинь за алтунаад бах яа тэгээд миний хүү сүлд ойлгоно гэдэг. Тэгээд байрны гадаа ирсэн ч байрны гадаа улсуудтай. Тэгээд одоо хийж байгаа бүтээлийнхаа сэдвийг олж авахын тулд зохиол бүтээл олохын тулд хинтээ юу хүнтэй тааруулж харьцсан. Тэгээд одоо жишээ нь ингээд хүрлээтэй ярьж хүрлээ надад ямар үг унгах вэ те эрдэнэ ямар үг унгах вэ энэ тэр гэж ингэж боддог. Тэгээд тэрний хараар хоол хийхдээ хүртэл манай аав айгүйх ярьж инээж баяс шийдэг байсан шүү дээ. Одоо тэр нэрээ тэгж хийсэн хоол чинь сайхан боллоо шүү дээ. Тэгээд хоолыг хүртэл ингээд тавгаад зөвөрх хогоод ёроолоос нугаа. Тэгээд аюу тэм цэмцгэр хоолыг бол ямар гоё цэмцгэр ингээд жоохон хоол юм. Би бас нэг сони нийтэмтэй ярахад би нөхөртөө анх танилцаад суусан. Тэгээ анх танилцаад суусан чинь ороо хоол хинэлтэй манай чинь нэг том тав гэнэ жижиг юм хийгээд ихтэй герман маягаар иллюстраш гэж ширээгээ засч идэг. Манай нөхөр ороо болохоор хоол идсэн болчиход тэгээд би нэг гарчаад ирээ салхинд даалгуулж яваад явдаг машинд. Тэг чи өөрөө нөгөө ээж авдар ч том савта хоолоо идчихээд ир цаддаг байж л те. Тэгээд би танаад ерөөсө хоолшиж чадахгүй сонин хоол идэх юмаа гэд. Тэгээ яа сүлдээ сурсан л да. Тэгээд хоол идэхийг хоолыг яаж цэвэрхэн гоё одоо ингэ одооныхор бол ресторант их гоё цэцэг мэцэг хийгээл явж. Тэр үед бас тэгүүлэх гэж сурж исэн. Тэгээд өөрх юм дарсрам минь даргын ганцхан дарга хийгээд эрдэнэ манай одоо маян тогоочгээд эрдэнэ каас гээд миний 3 охин ганц ажиллуулаад ингээд сайхан надаа гэж ярьдаг. Тэгээд би аавынхаа хүслийг биелүүлэхийн тулд би энэ айгүйх юм боддог болсон байсан л дээ. Тэгээд ганц ажиллуулъя гэл. Тэгээд ганц ажиллуулж ил. Тэгээд ногоо цагаа их тарьдаг хөөрхөө санаанууд ногоо өөрхнөө тариа өөртөө үнэн чүү гэдэг. Тэгэхээр жимсний газар тариадаг ажил хийх гэл нэг хэсэг бас тиймэр ажиллаж байгаа. Тий. Ингээд манай тал бүрийн юм сургасан. Багшийн тэр ахын соёл харилцааны соёл энэ бүх юм болоо тэр арга байхгүй герман соёлтой шууд холбоотой. Яагаад гэвэл 16 настай байхдаа 1927-оос 30 оны хооронд Германд сурсан. Тэр чи одоо нэг 10 эдтэй хүүхд сурна гэдэг бол их бүр төрөлхийн юм шиг ингэж хүлээж авч штэ. Тэр сурсан 70 заншил бол насан туршид нь өөрт нь хадгалагдаж байсан тийм ээ. Би нэг орсон чинь
одоо танахны хүүхдүүдээс юм байл үү хүүхдүүдийн нөгөө 12 мөнгөний дэвтэр дээр ингээд дүүргээ орчихсон байна л да. Тэгсэн чинь дандаа сүүлийн хуудсан цав цагаан дараа байна л да. Тэгээ шинэ дэвтэрээ эхэлдэг юм байна. Тэгээ бүгдийг ингээд илгээ тавьчихгүй одоо энэ олон сайхан цааснуудыг ингээд дэвтэр дуусаагүй байхад ингээд дууссан гэ шинэ юм хийгээ явж явах ингээд цаасанд их харан байна. Тэг нь. Нэг орсон чинь үнэн санны хажуудлын дээр цагаан зай байна шүү дээ. Тэрүүн дээр баахын тэмдэглэсэн. Тэгээ өгчлээ. Одоо танд зөндөө цаас байх чинь одоо би танд цаас авчирж өгөх гэсэн. Үгүй энэ байхад энийг ч одоо энэ сайхан зай гэж одоо ашиглах юм даа. Аюул тийм юмнаар юм хийдэг. Юмнаар юм хийдэг. Тэгээд би сүүлдэн дээр Унгарт очиод нэг сонины юм үзчихсэн чинь сонины нэг голын нэг жоохон цагаан зай байж та нуглаа. Тэрүүн дээр нь цар сурчлагаа бас хэвлдэг юм байна. Нөгөө нэг удаагийн цар сурчлагааг. Тэгээ ба энэ бол угаасаа дараа намдаг багшийн тэр үед сонины тэр цагаан зайн дээр юм бичижсэн тэрийг ашиглах бас нэг л юм Европ чиглэл юм бас нэг сэтгэлгээ байна. Юмыг юмханаар юм хийдэг, юмны үн цэнийг хайрладаг. Тийм байж таа. Тэр зам чанар нь бол багшд зарим хүмүүст их тийм содон харагддаг байсан шүү гэн. Тэгээд одоо их юм харамч гэдэг юм уу, юу ч гэдэг нарийн гэдэг гэсэн тийм дэ биш байхгүй. Цаана бол тийм их том соёл байсан. Тэр та манай ингээд талха өөрүүлж өшөөлөх төр дургуудад талхны өөрөөр хамаа цайдгээд уучдаг юм байсан. Тэгж юмыг хэмдэг хөөргөн шороо оронд хоолтой хоолгүй байсан болоод гэдэг юм уу. Талхны үрцгийг битээ хамаагүй. Тэгэл тэр үед шатаа дээд гурил идэгсэн ингээл миний хөө юу л юу дээр хөөрхөн нөгөө шороо оронд зовцдэрсэн болохоор намайг тэгдэрсэн чих цайлган хон бас нэг алдчихсан бол хэцүү юм болно шүү миний хөө. Тэг хэв хүртэл идэл сурдаг шүү. Аав шоронд байхдаа Улаанбаатарт нөгөө зураг тууц хийх гээд аюу хөлсөн мэс зуурсан жонхуугаа долоогод би хөлс гарч ирсэн шүү. Тэгж ядардаг. Тэгээд хүн сайхан болчихдгийг штэ гэж ярьдаг. Тэгээ юу л юу идэж ятаа нөгөө тэр үуч би хүүхэд байсан, хүний ганц охин эрэгтураар байсан. Бас нэлээд самаан байсан л да. Би бол тэгээд апмаа зов зүдэрчсэн болохоор намайг өөргөө бүр эрхлүүлчихсэн. Тэгэл намайг одоо юм хумгаалга шилээд юм мэдэж уухгүй одоо яана гэж утсан юм уу яасан. Ерөөсө хоол асуулдгүй юм биш шүү. Ер нь хоол илүү хийхгүй манай. Айгуу тийм чам бай. Яг тааруулаад хаяа хоол юм л дээ. Хаяа хоол хором шамх зүгээд их сайхан хоол гэж аваас. Тэгээд яг таарсан хоол шүү дээ. Илүү хоол битээ гэдэг. Тэр нөгөө Батцамбарын цогцолт байхдаа тэр зохиолчдаг очдог байсан юм байна л да. Тэгээд би нэг хүний дуртгалыг харж байсан чинь гурван атсан юм байна л да. Яг 3 порц хоол хийсэн гэнэ. Хачингой ямт гэхдээ яг таарсан порц. Манайхан бол дахиулна гэсэн тийм ойлголт байхгүй. Тэгээ гараа ярьж байсан гэж байна. Намдаг гайч одоо их сайхан хоол хийх. Даа тэр нь одоо нэг ганц жоох юм харамцлаг шүү өдрөг ярьжсэн гэж байгаа байхгүй. Гэтэл яг нэг порцорол байсан байна. Тийм айхтар чамбаа юм байсан. Ямар ч санда манай нөхөр манай хоолнд чадахгүй гүйж гараад гэртээ очиж их хоолоо иддэг байсан бахав. Тэгээд сүүлдээ ярьдаг нэр ингэж идэх нэг зүг юм байна шүү гэд тэгдэг шүү. Тэгээд бүр хутгасараа хүртлээ тавхаг зааж өгнө шүү. Тэгээд хамгийн гол нь яг та чи тэг ингэж юус тэгдвэ. Зүгээр л одоо цонг цэвэрхэн багаар тийм сайхан нойл өрөө зүрх тийм сайхан цэвэрхэн аягаан дурд зарим айлууд ингээд аягандаа хоол хийчихэд тэр ёроол нь хэртэй хоол гэдэг тэрийг идэж байгаа хүний сэтгэл санаа ямар ах юм нөхөө гэхээр би аягны ёроол угаадаг. Тэгж сургаж штэ цаагаар түүнээс биш зав аяга өгчихгүй ч угаадаг гэхгүй. Тэгээ одоо бодох нь би боддгийн зүгээр угаах цэвэрлэг чи өөр юм байна хурлаа. Зүлгэж угаах чи өөр юм байна. Тэгээ одоо миний хоёр жоохон ачвил дээ 2 настай 5 настай би тэр хоёр тийм жижиг галчруулаад одоо зүлгүүлдэг ингээд аавынхаа хүмүүжлэр явуулж байгаа царайтай. Тэгэл аав минь ийм энгийн өөрөө үлгэр дуурайд өгөөд ийм энгийн юугаар намайг хүмүүжүүлсэн байхгүй юу. Ёстой амьдралыг сургуул өгсөн. Тэгээ эмнэлэгт нэвтэ би энэ муу хахад
би л ганцхан амруу хоолт хин нөгөө ресурс баяг чинь тэр гууд хийдэг юм тэр чи бол ингээд нэг сонио их хөөрхөн ярьдагсан гурвалж үүсгэж чад хоол айтайхан хийж юмд хөвтөх юм байна гэд тэгээ хөөрхөө ээжэд манай нөхөрт ярьсан байсан. За би чамд сайн охин өглөө шүү гэж хэлсэн гэсэн. Манай нөхөрт ойрд манай нөхөр бол аавын талаар их мэднэтэй тэр хоёроос түүнийхээ юм ярьдаг байсан биз. Тэгээ манай аавын одоо олон шавнаар гэр сургуулийн талаар би ярьж болох уу? Гэр сургууль гээд игээд 2 3 үеийн шаттай шавнар ирдэг байлаа. Тэгээд тэд нарт манай хүн ерөөс хоосон гаргаж болохгүй. Дандаа халуун юм хүүтэн бүлээн битүү хүнд өгж байгаараа гээд дандаа халуун байх уу халуун хаарчна манайхаа хаарсад тасардгүй. Тэгээд одоо тэр дундаас чамаг хүртэл хийдэг байсан шүү дээ. Би тэгдэг хаагүй энийг залуу одоо ингэж орж ямар очтой энэ одоо юу бүтээж чадах юм. Энэ одоо юу юм гэдэг. Хөөе болохгүй нөхөө тэгж хийж болохгүй. Энэ үн чи аав чинь талаар доктор хамгаалах хүн их ухаантай тэгж хийж болохгүй. Гэхдээ тэгэл Хүрлбаатар харцсан л байгаа аахгүй. Нэрээ одоо шавны дундаас нь тэгэлжээд цол хамгаалчлаа. Тэгээ яг шавнараас нь хамгийн ихний үеинд нь Мегмаргой байна, төрийн шагналд орлогын авьяасгалтан болцсон. Батбаяр гой байна, бас төрийн шагналд авчихсан. За ингээд хоёр нь за яг мөнгө төрж энэ төр найруулагч нар биелдэ. За одоо яг үнэнч яг урлагийн замаар яг аавын хэлж ярьсаар хүмүүцсэн аавын арга барилтай шавих юм бол би одоо Батбаяр хоёрыг л боддог штеп. Тэгээ одоо аавын шавнараас цөмөрөөр эртээ дурт одоо кураацч гисэн бас юу н өөр шавнар би бас би бүх шавнарыг мэднэс бүгдийг мэднэ. Тэгээд их олон хүн цуглаас олон хүнээс онцгорч гарсан Мегмаргой Батбаяр чи куратор тайтлэн да. Тэгээ яг нэм гава зөндөө зөндөөсрөнгөө оюунгой бааса бүгд цоо ижил нэр цуудаг. Тэгээ би боддог байсан одоо энэ усад яхаар ингээд аав ижил гэж суугаад залхуурхан ингээд суугаад чи хэцүү шүү дээ өдөржингөө юм болдог шүү дээ. Чи өглөө нөгөө усад нэрэд ороод явна. Тэр хооронд айл гэр бас хэцүү шүү дээ. Гадны баах усад дээрээ суучаад. Тэгээд би аавыг хайрладаг байсан хөөхөө манай ээж тэгдэг битээ уурлаараа минийгөө битээ мухай ажиллаараа хөөхөө аав нь зовжсэн шүү. Одоо жаргах ёстой юм шигээд. Тэгээ миний ээж чинь тийм ухаантай хүн байсан байхгүй. Тэгж хайрладаг. Өөр хүмүүс намдаг нь болж үз ядарч тавтай чивдэхгүй 10,000 зурлаар тэгээ тамхи татчихна. Тэр улсууд чинь тий. Тэгээ инээлд тохирлдод тав алдаж л байгаа штэ. Эмэгтэй тэгээд манай ээж тэгж хэлдэг хүн байхгүй штэ. Тэгэл аав бол хүнийг сайн хардаг, таньдаг хүн байсан байгаа юм л да. Тэгээд заахад зандраа гэдэг хүн байсан. Тэгээд заахад Мегмаргой ч одоо өглөө тоо жижигтгэл хүн байсан шүү дээ. Тэгээд яхаа сүүлд ингээд жижиг зохиол хичээлдэг гэсэн. Тэгээд юм төрхөн Батбаяр чамаг энэ төр юмд хүрнэ л гэж ярьдаг байсан өөрхөө. Одоо ингээд харж байхад их олон хүмүүс намдаг багшийн сургалтанд явж байсан, шавн байсан, эдэргээд бичээд яриад байдаг болчихж л дээ. Тийм байлээ. Тий, тэгээд энэ дург нэг ялгаа байх шиг байгаа юм. Зүгээр тэр намдаг багшийн хичээлд орон гарan суугаад нэг хоёр суугаа явжсэн ч юм уу, сонирхоод дээрээ суужсэн ч юм уу тийм усууд их олон байгаа байх. Яг нэг гэр сургууль гэдэг үүднээс яг тэр хөтөлбөрийн дагуу хичээлд нь суугаад ингэсэн хүн бол харьцангуй баг цөөхөн бай. Цөөхөн байсан шүү дээ. Тэгээд цөөх хийдэг хүн ба тэгээд одоо тэгээд шавнар гэж ярихын тэгээд би бол бүх шавнар би хичээл сууж ирсэн суугаа би тэр гэр өөрөж суудаг байсан шүү дээ тэр хичээлд. Би бол тэр хичээл сууж ирсэн шавнарыг бүгдийг мэдэн шүү дээ. Тэгээд зарим огтны хавхуулд би намдаг шавгал бичсэн л ахын бэлээ. Одоо би яг 3 дугаар хороолын энд ямар сургалт явдаг байсан юм? Тэнд манайхны хэсэг тэр шинэвэрэнд орсон. Тэгээд тэрэнд нэг удаа хоёр удаа юу гэсэн тэрэн дээр нэг куратор очсон байдаг. Би тэрэн дээр хоёр удаа нэг тийм нэг 2 3 хүн очсон байсан. Куратор нямгаа тэр нямгаа хоёр очсон байсан. Тэгээд түүнээс шүүр тэм гэр шав сургалт тэнд өгдөг. Дандаа 40,000 таад нөгөө ихтлүүрийн артлын байна. Тэнд л гэр сургалт нь явдаг байсан. Тэнд ав шинэвэрэнд орчоод тэгээд хэдхэн хоног манайх тэнд байж байгаа тэгээд нааш өрөөд ирсэн.
тэнд бол нэг тийм гэр сургууль, шив сургууль гэж нэг явагддаг 1-2 удаа л тэгээд би нэг үний үзчихсэн чинь нэг ч одоо нэг жил ч гэнэ нэлийн удаан сургалт явуулсан сурчаасан хэрэгсэн юм билээ. Үгүй тийм байхгүй. Зөв нэг 2 удаа бол болсон. А тэр үед би бас очиж чадаагүй. Тэгээд аав нь хамгийн гол нь яагаад гэвэл би заавч байх хэрэгтэй. Яагаад тэр улсуудад цай чи мэдэн шүү дээ цайгийн шанж өгнө байсгаад цаа удаг тарж байсгаад аарс шанж өгөхгүй болохгүй. Тэгээд би нэг 2 удаа л нэг тийм шав сургуульд нэг олон цуглараагүй нэг миний яг мэдээс гуразрыг очсон байсан. Тэгээд гуразрыг очсон байсан. Барамсарыг очсон байсан. Түүнээс өөр юу гэхгүй. Хүн очиагүй тэр нэг тийм шав сургалт бодлого зах шинэ байранд ороод хэдэн хоног тэнд байж одоо наашна юмны төв дун амтаа орж очиход төвөн зүгээр ингээд 40,000 тайхан байранд хүрээд ирсэн. Багш нэг удаа нэг шавнырынхаа тухайн одоо нэг ярьсан. Бат хоёрыг ярьж байна. Ерөөсөө дуурч өгдөг юм байсан чи одоо дуугаа болж өгдөггүй яриа салхаа. Тий. Гэж хэлсэн. Тий. Тэгээд жаргалын барамсаг их магтчихсан. За энэ бол хошин шиг зохиолын их хол явна. Дэмж хэрэгтэй юм гэдэг. Цэрэн долгор найруулагч юм ярьж байсан. Цэрэн долгор гэдэг одоо бас цэрэн долгорыг бол бас яг вэ. Нямгав найруулагчийг их дэмжиж ярьж байсан. Нямгаваа суужсэн цэрэн долгор хичээлдэн судаг наранд хийгээд хойд соёлын яамнууд эцэдээс уухан шанцсан ятгчин тэмгод Америкт амьдарсан билээ. Цэрэн долгор чинь травете дуурийг тавихаа флатовч орос хэл дээр тавьгээд тэгээ хөрх амта тэрнээс болоод 24 цагийн дотор цэрэн долгор чинь хөөсөн штэ театраас. Тэгээ дахиж урлагийн байгууллагад ажиллах хэрэггүй бод. Тэгээ манай аав чинь флатово гэж эсрэг босоод энэ авиастыг ингэж мохож болохгүй. Авиастаа авиасараа л байх хэвээр. Тэгээд цэрэн долгор чинь дахиж би энэ авиаст аав ер нь бол авиасыг биширдэг шүтдэг авиасыг ургуулах их дуртай хүн байж л байсан юм. Тэгээд цэрэн долгор би дахиж босгож энэ сайхан авиас ингэж болж болохгүй. Тэгээд латоо уулзаад латоо чинь одоо мэдээж ойлгомжтой. Тэгээд лувсан шаруугаа бадаргаа энтгтэй ярьж сүнжидмад өөрийг ардын дүүжиж болох захиалгаар юугаад хийлгүүлээд тэгээд тэрийг цэрэн долгоор найруулад тэгээд тэр үед чинь одоо нэг алуулт интернет амар болсод чинь авчирна шүү дээ. Тэгээд цэрэн долгоор мундаг найруулагч байна гэд. Тэгээд дахиж урлагийн байгууллагт нь оруулж тэгээд тэрнээс хойш найруулагчаараа явсаар агаал тэр мөнгөөрхөө одоо байхгүй л дээ. 8 гавааг магтдаг гэсэн чамааг их магтана хин Батбаяр ахыг магтана Мегмаргааг их магтдаг Зандраа байгаад зүгээр тийм л байсан. Тэгэхээр багшийн дөрөв охин бас хэллээ. Ховын амьдрал нь бол маш их ээдрээтэй амьдрал хуулсан ийм хүн шүү дээ. Тэрүүний одоо 2 айхтар юм болоо дайрлага нь бол тэр 2 удаа бол хэлбэгдэж 7 жил суусан. Шорон оронд явуулсан. Тэгээ тэрийг багш их айхтар нэг нарийн ярьдаг байсан. Би бас нэг хэд удаа асуугаад байсан. Тэгээ тэр бол яг хоо тэр үчин цаг хэцүү байсан. Хамаагүй ярьчихвал энэ хүүхдийг боллоо чинь цаашаа айгуу бол би чинь хүнд ярин тэгээ хэрэгт орчихлоо гэж боддог байж л дээ. Тэгээ надад бол юу гэж ярьж байсан бэ? Хилмигл гэж ярихгүй. Золгүй явдал болсон гэж ярина. Золгүй явдал болсон гэж ярина. Эвгүй юм болсон юм байна. Тэгээд ихнийх нь бол өдөр 32 оны 5 сарын 16-нд тусаад яамныхан бариад шоронд хийсэн. Тэгэхэд бол 10 хэдэн хүн дотор нэг их нацагдорж буян юм гэдэг бүгдээрээ байсан. Тэгээд 6 сар суугаад тэгээд 10 сарын дундуур гарсан байдгийн. Тэгээд тэнд бол нэг эмгэнэлтэй юм юу байсан бэхээр яг ингээд тэр шоронд орохын өмнө бол хам гэдэг анхны хайртай хүүхэнтэйгээ хамт байсан. Тэр 18 настай би хайртай байсан тэр. Хачин хайртай тийм хүн байсан. Тэгээд шоронгоос гараад ирэхэд бол өөд болцсон байсан. Яагаад гэвэл тэр ламын аав нь бол одоо ардын хувьсгалын партизануудын нэг долоод явдлын яамны дарга байсан хүн шүү дээ. Тэгээд тэр үед нь бол аав нь барьж байгаа шоронд гэсэн, нөхрийн барьж байгаа шоронд гэсэн, өөрийн дарамтлсан. Тэгээд тэсээгүү гараад ирэхэд нь бол ертөнцийн мөнгөсийг үзүүлсэн байсан. Дараад нь тэр 41 онд баригдаа тэгээд 47 онд соллогдох хүртэл 7 жилийн шоронд байхад
Шоронгоос гараад ирэхэд бол түрүүн одоо хэллээ раждмаа анхны тэр эхнэр нь бол одоо 3 хүүхэдтэй тийм ээ. Тийм. Гараад ирэхдээ сүүлийн нэг жил хөөх их хэрэг тоордог байсан сүүлийн нэг жил нэрхээ байцсан гэж байгаа байхгүй. Тэгээ гараад ирсэн чинь хүнтэй суудсан байсан. Тэгээ 2 удаагийн том хэлмэгдэл уран бүтээлийн гайвала зогсоогүй тэр хүний хувийн амьдрал тэр гэр бүлийн амьдрал тэр юмд бол үнээр энэ хард холболт хийжсэн байхгүй. Тийм учраас үүдэн тэр бас ихтэй суух үедээ өөрөө түрүүн хэлээ 3 жил бол итгэе ядаад байсан гэдэг нь энэтэй холбоотой байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр баасан сургуулийн хичээн дээр агуу гайхамшигтай зан чанар хүн чанар нь бол энэ бүхнийг давд туулахад хань бараа болж хажууд нь байсан. Энэ бол төвчээр. Мундаг төвчээр шүү тийм ээ. Мундаг төвчээр. Тэгээд энэ аавын маань зохиол бүтээл энэ нэр алдартай энэ сайхан явахад ээжийн маань хувь нэмэр тал хувь л да. Хэрвээ манай ээж юус заа намдаг мичээ зохиолоод бичээд дураараа тэр ар гэр тал дээр юу санаа зовох хэрэггүй. Би энэ хүүг шогцтой өсгөн гэдэг. Тэгээ манай ээж их ухаантай хүн байсан. Тэр хуучаа түрүүний аваагийнхаа хүүхдээ миний тэр гэхгүй тэр томхон дарсрангийнхаа хүүхдүүдийн харна тэр бага охины хүүхдийг харна минь ерөөсөө яг л өөрийн ач хүчнээ харж байгаа юм шиг хүүхдүүдээр харж өгсөн маш ухаантай манай ээж бол тэгээд би тэр өтгөө хараа бүр нэлээд том ухаан ортлоо би одоо дарсрал төгөл дарах маяг чинь тэрийг өөр ээжтэй өөр гэж би мэддгүй л шээ тийм болтол бид нэрийг ойр байлах ухаантай тэр нэгдүгээр ээж ухаантай хоёрдугаар яаж ч цаагаар төрөө 3 хүүхдээс хоол авсан 3 хүүхэндээ овгоо хүртэл хэлжсэн байгаа шүү дээ. 3 хүүхдээс ингэж хоолндээс одоо өөрхөө хөшөөс үдчихсэн ойрхон бастай тэр 3-ыг хайрлж тэр 3-ыг хайранд өөрхөө хайранд ингэж байг тэр 3 хүүхдийг ойртуулж өгсөн аавд. Юугаар ойртуулсан бэгвэл ач хүчнээ харсан нөгөөдөл ач хүчнээ хүүхдээ иргэд ойрхонд бол аавтайгаа илүү ойртсон. Тэгээд тийм ухаантай хүн байсан бийжигээ бас ёстой төвчээртэй хүн гэж боддог. Ёстой аймар төвчээртэй тэр олон хүүхдийг яаж хөөрөх юм үнэ малтаа тэгээд тэгээ манай аав чинь бол гэрээ ажилтан хүнтэй тэгээд зохиолоо бичгээл тэгэл заримдаа нөө зохиол бүтээл ингээл галлуудаар ингээл хаагдаад бүтгэн шүү дээ. Тэгэл өөрөө сэтгэлээр унаалд ороод ирнэ. Тэгэхэд манай ээж тэгдэс чи чадна бич чадна болно зас юмаа гэл. Тэгэхээр л манай аавс 2 өвдөө ингээл зохиол нэрээ би чаддаг шиг босоод тэгж аавыг хөглөдөг хүн байсан байгаа шүү дээ. Тэр үед яхаа би хүүхдээс бол мэдвэс одоо тод би яста айгүй ухаантай хүн байж ирсэн гэд. Ямар сандаа над ээлдэг төс тэр олон хөнгө орж гараад минийхүү бити төвөг шиг өрөө. Аав ч л баярлаг, аав ч өөрөө авьяасаа илүү хөгжүүлдэг, өөрийнхөө ард дахиад намдыг төрүүлэх гэж ингэж ярьдаг хүн байсан шүү дээ. Айгуус снийг удаа сони болоо би 10 жил сургуульд орцод ирсэн чинь аавны хүнтэй мэрээ энийг төгрөө суугаад ах юм. Гадаа өрөөд тэг яах вэ? Тэгэл цаанд дугаал хоолон дуа бэлгэсэлт болоод гараад л гэр бэлгэж явж байгаа шүү дээ. Гараад яваад өглөө яасан явдгүй юм бэ? Балерын яг тийм хачимгэр орноор оруулж юу хүн ингэсэн. Өө миний хүн аавын шоронд ахад миний хоёугаас аяа хоолой миний зүсдээс гэдги па та яг тийм муухай амтныг гэр орноо оруулаа пупа гэдэг хүүхдээ болохоор бидэхгүй тэгж болохгүй миний хүн ажиллал хийжсэн ба. Тэг гэр бэлгэлж өгч байгаа шүү дээ. Хинтээ аймгийн хүн байсан. Би мэддэг манай дээрээ цагаан даван цагаан хүүдийн дотор ороод унцдаг хүн байсан хин гэдэг юм. Манай дээр шонддог байсан шүү дээ. Тэгээ тийм одоо ашиг тэгээд ээж рүү суурлахгүй адилхан бэлдээд өгдөг. Хол ухаантай үний юу шинжилтэй. Тэр нөгөө дөрөв хэллээ ч 7 сарын 19-ноос гараад шөнө айлдаж нэг матсан хүн байсан гэж. Тэгээд тэдний 7 хонсон гэдэг байхгүй юу? За. Тэгээд 7 хоногтой хашир нөгөө хүнийг буруулаж ганц ч хэлээгүй гэж байгаа байхгүй юу? Хийдэгсэн ингэсэн эдрийг хэлээгүй. Юу ч болоогүй юм шиг сайхан хоолын идэл ингээл инээж өгрөл юм яриад бас нөгөө хүн бүр улам доошоо нагтаагаа бүр тэгжсэн гэж. Өөр хүн болоо тийм уу тэгжсэн намаа матсан гэсэн эдрэгэд юм ярина да тийм ээ 7 жил шорон чи намаа суулгасан шүүгээд бас нэг хатуу хэлнэ дээ. Огтгийг гэж байгаа байхгүй. Манай аав ер нь хүмүүлдэг хүн байсан шүү дээ. Ер нь хүмүүлэхгүй. Хүнийг ямар нэгэн дандаа сайхнаар болохгүй утх юм сайхан бол ноол гэдэг.
тийм хүн байсан шүү дээ. Ерөөс хүн Мөн үү гэдэг. Тийм мөн үү гэдэг. Ерөөс хүн муулахгүй яхаа би нөгөө хүүхэд байсан, залуу байсан болохоор тэр тийм энэ тийм гэл бас хоёр бас муул. Би нөгөө би тийм юм муугаар гэж яах хөөх юм чамайг тэгж ярих л ёстой байсан юм билгүй. Намайг ярьцсан гэж бодчиход явжээ. Тэгэл болоо гэдэг. Ерөөс хүн муулдгүй. Манай ээж аав хоёр энэ хоорондоо хэрэлддэгчгүй. Хэрэлдэхгүй. Яагаад гэвэл ээж аавг айгүй айгүй хайртайсэн бүр энэ хоёрын тэг хэрэлдэн өстой хэрэлдэж үзээгүй энэ хоёр өстой. Тэг хэрүүл мөрөл гэж яг ээж өөрхөн мөрөөрөө тэгэл хоёр хүүхдээ нөхрийнхээ урдны аваагийнхаа хүүхдүүдтэй гэдэг чинь дандаа эрэхтэй хүүхдүүд шүү дээ. Бид нар шинэ өсгөн үнэ малаас аав бол зохиолоо бичээд сууж гин өөр юухгүй. Тэгээ хөөрхөн дугнууд яг ногоо тари жимстер гэж юм дааж өөрөө хар ажиллах хүн биш. Учир чадахгүй. Энийг юм жоохон ихлүүлээл тэрийг тэгээ цааш нь аваад явчих юм байхгүй. Тэгээ би сэзээ хонтон болсон энэ маавхан тэрийг үргэлжлүүлэх юмсан гэд бодоод бас үргэлжлүүлж үтсэн. Тэгээ зах зээл дарагдчихсан л да. Тэр чадаагүй. Тэгээд миний аав ийм сайхан нэр төртэй ийм сайхан явж байгаа. Яваад өдий зэрэг төрсөн ард талынхаа хүн миний ээж бол өстө бараг зарай 100% гэж хэлэхэд бас хэтрүүл бол 70-80%. Ээжийг мань ачгаа яасан миний ээжийг сайхан хүн байсан шүү дээ. Тэгээд аав маань юу юм бэлээ шүү дээ. Бүр хизээ хойно цагаатсан бэлээ шүү дээ. Хараа 58 он 10 сарын 27 цагаатсан шүү дээ. Цагаатчаад бас л зохиол мохол наалттай гэсэн бэлээ шүү дээ. Бас л гудамжинд давж явтна амтун 10-уусан тархилгыг нагалаа ээждэг мэсэргүү гэж хийгчдэг тоон орон чулуун мод дахиад ороод ирдэг бүр хизээ одоо 62 он төрийн шагнал авал 60 оноос л үрэх юм нэг гайг болсон. Тэрнээс мөн цагаатс нэмлээсэн бэлдээд өөр гадаа шорон моронгоос гарна гэж энэ хараа бүр ингээд өөр хөөрх аймтан ингээд өргөлдөө бичээд ингэсэн сул алдаатай гар бичвэл над байдаг л да. Аавд бас нэлээд над хадгалсан юм байна. Энэ нарын өрөлдмөр хөөрх юм. Шорон байсан. Энэ гол харал маш энэ зургийг харагдсан амар. Тэр нүднээ урц байгаа энэ. За яахтай энэ одоо тухайн үеийн тэгээд ер нь хэцүү шүү дээ. Тэр 41 он 10 сарын 9-нд баригдаж байгаа юм. Тэгээд нөгөө шүүхийн шийдвэрээ шүүн таслаа шүү дээ. Тэгээд 3 жил байж байгаа байхгүй. хаа 20-од байгаад байна. Одоо өөрөөсөө яах нь мэддэхгүй байгаад байна. Тэгээд 3 жилийн дараа 43 оны хавцаа ялын тогтоол уншаад 47 хүртэл харж байгаа байхгүй. Амар тийм бодлоо зүгээр одоо шүүхийн эцсийн шийдвэр гартал 3 жил харна гэдэг чи одоо юу гэсэн үг? Амар. Тэгээд тэр цагаалах тогтоол гарсны дараа бас хэвлэл нийтлэх эрх нь сонгуул өгөх эрх нь бол хаалттай байсан шүү дээ гэсэн. Тэр намдаг багш маань түрүүн намтрын тодруулга хийж Эрдэнэ охин ярихтаа бол тэр Завхан аймгийн Алдархан сумд төрсөн гэж ингэж ярьлаа тийм ээ. Тэгээ энэ бол үнэн л дээ. Ягаад гэвэл тэр үед нэг манжийн үе хаанчлалын үед одоо өртөө болоо албыг хаадаг байсан. Тэгээд өөрөнгөн тарагтынхан мэдээж тэр юмд нь оролцоод хэсэг айлууд өртөөчлөө нүгөө явсны нэг нь одоо тэднийх байсан. Тэгээд тэр үед Алдархан сумын тэр богдын гол тэр алгадруулжийн хөндөд оноо хөндөд байх үед нь бол хоёр хүүхдээс нэг нь одоо чорлоо гэдэг чинь нэг нь одоо намдаг хөш байсан. Тэгээд 1911 оны үндэсний эрхчлээний хувьсгал болоод хувьсгал ялаад тэр өртөө болоод татан буугдахт нь эргэж өөргөн тархалтаа ирж суурсан байгаа шүү дээ. Тий. Тэгээ яг багш бол амьд зэрэг байх үедээ би тэр үедээ тэр хэлмэгдээ баригдаад байцаагч явахдаа эдгээр бол Завханы Алдархан гэж юусоо хэлдэг юм. Дандаа өөрхөн тархтын сүлд гэл өөр тэр 30 хэдэн оны үедээ ч гэсэн тэгж мэдүүлэг өгöd байгаа байхгүй юу. Тэгээд би боддог байсан. Тэр үедээ ягаад Завханы Алдарханыг юусоо хэлдэг байсан юм болоо гэж. Тэгээ эргээ сүлд нь бодсон чинь тэнд нөгөө төрсөн их чинь хамаатан салангууд нь үлдгэсэн. Тэднэртэй бас гай болж магадгүй шүү дээ. Тэгээ тэртээ тэргөө нэг өөрөнгөн тархатад байсан тодорхой хэмжээнд тархат гэдгээр явдаг байсан байхаа гэж ингэж бодсон. Тэгэхээр Завханы Алдарханд бол өдөр дөрсөн их чинь орлооны үлдээд одоо бас хамаатан салангууд нь байна уу? байна.
Эцэг орлоо гэдэг чинь завхандаа тэгэд үлдсэндээ тэрний хүүхдэд олон хүүхдүүд байдаг. Одоо бүжиг хөөдөн хүний Улаанбаатартайгаа бид нар бас хоорондоо холбоотой байдгийг. Хоёр дүү нь болохоор өөр ханганд харагдад төрсөн. Аав эгчтэйгээ Алдар хаанд өстэй. Би Алдар хааныхан би өөрөө ч хүсэл тавьсан, надтай ч хүсэл тавьсан. Алдар хаан сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга Алдар хаанаас гарсан их хурлын гишүүн нарантай энэ бид нар уулзалдаг. Тэгээд одоо аавыгаа Алдар хааны алдартнууд гэж 9 алдартан гэж номонд би аавыгаа орууллаа. Аав гэж би аавын төлөвний хийж авах нэгдүгээр, хоёрдугаар одоо би аавынхаа хөшөөг босгох дараа Завхан аймгийн Алдар хаанд яхан болохоор нөгөө өөрснөөсөө төрсэн алдартангууд хөшөө босгож байгаа юм бил. Тэгээ яваад хажуу талд би нэг жоохон газар аваад тэгээ одоо ингээд хөшөөг нь хасаар бас ковид мэд би өөрөө ч ирэлэндээ шалтгаантай болоод 2 жил завсарсан. Тэнд газар авцаа одоо ингээд бас жижигхэн хэмжээний хөшөө босгох гэж байгаа. Юм үннээр байх хэрэгтэй л дээ. Алдар хаан төрсөн нь Өвөрханган дарагтад өсч өндөж зэрэгтэй болсон нүн тий. Тэгэхээр би айл аймныханд би хэлсэндээ ийм учиртай шүүгээд тийм ойлголгүй яг. Тэгээ би Алдар хааны нөхдөдтэй ч ойрхон дарагтайгаа нөхдөдтэй ч ойрхон аль надад хоёр байдаг. Тэгээ Алдар хаанд нь би аавынхаа нэг тийм жижиг хөшөө босгох гэж байгаа. Сая мэгвэ ягаад зөрүүдэнд ярьж гин өгөхээр 90 насны үе байх. Энэ хоёрын дунд үлдэж байгаа нэг тийм байсан. Завхныхан болохоор уу чинь өөр хангаар тарагтал гэж явж байсан штэ. Манайх хэрэгсээ хилдэггүй байсан штэ гэх маягтай. Өөр хангаар тарагтайхан болохоор уу чинь завхны Алдар хаан төрсөн үе юм байна штэ. Манад гэдэг ингээ энэ хоёрын дунд хийдэгдээд үлдэжсэн тийм гашуун түүх байгаа байхгүй 90 насны хойд нь би бас ном бичижсэн тэр үед тэрийг бол ажиглаж байсан. Тэгэхээр энийг бол тэгж хэлмээргүй байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо бөхчөл хөрсөлтэй гэж яваад байна шүү дээ. Тэр жишгээр юу гэж хэлэх вэ гэхээр Завхан аймгийн Алдар хаан сумын уугуул өөр хангаан тарагт сумын харьяат Дондрын намдаг гэж ингэж явуул аль нь орох байхгүй юу. Тэгээ энийг ингээд цааш нь намтар дээр ингээ хэвшүүлээд явчихвол зөв болох уу гэж бодож байна те. Би болохоор яг аав яг өнгөрөхөөс өмнө надад би бол Завхны Алдар хааны би мэддэг байсан маа. Би бол Завхны Алдар хаан төрсөн хүн юм шүү гэж хэлжсэн. Тэгэл би одоо ингээл явтан ингээд багаагаар бодсоргаад аавынхаа юм биелүүлээс боддог. Тийм учраас би Завхныхтай холбоороо Завхныхаа хүлээмжшөөрөөд Завхны зохиолч нарт нэрийг оруулаад Алдар духууд нар бол номод хэвлүүлээд явж байгаа. Гэхдээ яг үнийн маа өөрөө чинь нэрээ хэлэг ёстой мондог үг хэлдэг шүү. Зөв шүү. Нэрээ Завхны Алдар хааны уугуул тарагтын Өвөрханган тарагтын суугуул гэж ярих юм байна тийм. Зөв байна. Нэрээ тэг юм шүү. Тэг шившгэн нэрээ зөв байна. Тэгээд яг ер нь одоо ингээд Өвөрханган тарагтад ямар хамаатан солонгууд байна. Одоо Өвөрханган тарагтад дүүгийнх нь хүүхэд урт нассан гээд эмнэг сургуулийн спортын матч тэрний өөр хүүхэд гээд бас нэг 6 айл 30-40 хүн байна. Би одоо энэ 100 тэр тарагцсан 100 жилд өргөцсөн байгаа. Тийм тэгээд би очиж тахт өмөртэй уулзалтанд Завханд шахт өндөр нь би Өвөрханган тарагт шахт өндөр нь би. Тэгээ энэ бүхэн болвол нөгөө намдаг багшийн намтар судлалыг улам баяжуулахад зарим зүйлийг одоо ингээд олон янзын ойлголтуудыг нийгмээр болгоход хэрэгтэй зүйлүүд байгаад байгаа байхгүй тийм ээ. Тийм учраас одоо энэ байгаа улсууд нь намтар түүхээ одоо зөв мэддэг, зөв танин мэддэг, хүндэлдэг, үннээр нь ингэж явбал одоо сайн байгаамаа. Намдаг багшийн нэг судалгаа өгүүлэгдээд байгаа зүйл бол тэр Германд байсан он жилүүд байгаа байхгүй юу. Тэрийг бол тусгайлан судалмаар байгаа юм. Тусгайлан судалмаар байгаа юм. Германд очиод 3 дугаар анги шууд ороод тэгэл 6 дугаар анги төгсөөл яг ингээ Эдвараны техникумд ороод хэдхээс харуулж явах наашаа татагчиж байгаа шүү дээ. Тэгээ тэр үед байсан айлын одоо хамаатан садан усууд нь баг байдаг юм шиг байгаа. Тэр үеийн архивыг үзвэл их сонин юм гарна. Иш дорж багштай ямар холбоотой байсан гэдэг тэрийг судалмаар байгаа юм. Багштай хайртай хүмүүс. Тэгээ судалгаа бол их өгүүлэгч. Яг бид нар юм хийж ил байна.
Тэгтээ зөвхөн тэр зохиолол дээр носолдод байна шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Уран бүтээл дээр. Сая би маа үзэжсэн чинь тэр шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд би байхдаа намдаг багштай бид тэр нэг зүйл санаачилсан юу гэхээр би нэг 3 жилийн хугацаанд намдаг багшийн бүр гэрт амьдарч яг дагнаж судлъя гэж тэр үеийн нэг эвлийн илгээд гэж модонд байсан эвлийн илгээлт авах тийм өдөрдмжийг гаргаж ирсэн байна. Тэр гарч ирсэн. Тэгээд тэр үеийн өдөрдмжийг бол одоо шинжлэх ухааны академийн эвлийн хорон дараа Тассадын гэдэг хүн батлаад тамгалын дараа гараа өвсөх зурцсан тамгалсан тийм өдөрдмж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг аваад багш бид тэр нэлээ явсан юм наваад агуулаад дажогийн сэдвтэй очиод уулзж байсан зохиолчдын орон дээр ямар асуудал тавьж байсан бэхээр нөгөө орон тооны мэрэгжлийн зохиолч гэсэн орон тоон дээр хүүхдийг ажилуулж өгч хэлсэн юм билээ л дээ. Тэгээд тэрийг би ч 20 гэдтэй хүүхдээс нь болохгүй шүү дээ. Дондгийн зөв мэдгүй тэр үед бол сайдны зөвлөлийн урлагтаар гуйгаа соёлын яамны сайд байсан. Тэр үндэ бас ороод гараад ирж байсан болохгүй нэр гэдсэн. Тэгээ багшаас та өтер гэрээ хийцэн гэ болоо юм биш үү гэсэн багш натаа тэгдэ. Надад нэг сар болгон 200 төгрөг өгнө. Би чинь 600 төгрөгийн цалинтай хүн шүү. Хамаагүй цалин бол хамаагүй. Цалин мөнгө тохирцсон, гэрээгээ хийцэн, өдөржиндээ батлуулсан, академиар батлуулсан. Одоо юу хэрэгтэй байгаа гэсэн чинь өөр хин нэг юм надад хэлэхгүй. Гэхдээ нэг чи одоо яг залуу байна. Тэгээд настай болоод ирэхээр чи тэтгэврийн юм ярих чинь чиний хөдөлмөрийн дэвтэр тасрах гээд байна. Хөдөлмөрийн дэвтрийг таслахгүй тулд би нэг мэрэгжлийн зохиолчийн орон дондор ингээд ажиллуулсан чи эдэр хүлээж авдаг бай. Цэгмэд хэлсэн чи бас хүлээж авдаг бай. Тэгэхээр чиний над бол сайхан байна. Гэхдээ чиний амьдрал энэ бол сүүлд нь бол тийм мундаг байхгүй. Тэгээд болсон. Тэгээ би сүүлд нь харамсаад байдаг юм юу гэхээр тэн дээр бол гол нь бол намдаг багшийн бүрэн төврийг хэвлүүлэх. Тэрүүн дээр суугаад юм удирдамж байгаа байхгүй. Тэгээ сүүлд нь бол бүрэн төвөр нь гарсан. Тэгээд энд би бас оролцох боломж олдоогүй. Тэрүүнд бол би зандраа байдгийг ч гэсэн дэрийг мэдчихсэн. Дараад нь та нар ч гэсэн бас тэр төврийн хэвлүүллээ. Тэгээ аль алинд нь бол намайг оруулаагүй байгаа байхгүй. Тэгээ тэрүүнд би одоо хүртэл харамсч байна. Яг багш битрийн зорж ирсэн юм бол тэр эмгтээд төвөр хийсэн би мэдээгүй хизээ хонь үлсэн тэр надаас ямар ч зөвшөөрөлгүй. Би ч бас мэдээгүй нэг мэт гараад ирсэн. Хүн шин шүү дээ бүр хойд ясны одоо шүүх ороод даадсан өвийн гэрчлэг бүгэн юм байдаг. Тэр надаас ямар ч тийм зөвшөөрөл санаал төсөлтэй юм аваагүй хэрвээ тэр үед тэгээ авсан байсан бол би бас ойлгож нөө судалгааны талаас хурдатар орох хэрэгтэй гэж хэлэх надад тийм бүр эрхвээ л дээ. Тэр зандраа тагаа би тэгж юусан би мэдээгүй шүү дээ. Дараа надад хэлсэн санагт. Яг зүгээр би орохгүй гол сонь биш нэг намдаг биш өөрийн бодсон бодлсон тэр нэг запрууд нь тэр ч маш чухал байгаа байхгүй. Тэр нь одоо хүртэл хэрэгжсэнгүй л дээ. Тэгээ энэ мэтлэнгээр энэ намдаг багшийн судалгаа цааш нь төгөлдржүүлээд ямар яг судлаа гэж байгаа хүмүүс гарч ирж байгаа сайн хэрэг боловч яг тэр тууштай явах гарч ирж байна уу? Яг энэ жил одоо битсэн шавн гэсэн улсууд их байна гэдэг эдгээр бол судалгаа хийж байгаа байх л гэж бодод байна л да. Яг надаар бол хоёрын зэрэг хүн ирсэн одоо нэрийн хэлээд яг нэг нь ардын жүжигчин хүн нэг нь бол тэр соёл урлагийн сургуулийн оюутан байсан. Аль алинд нь би жигтэйхэн баярлаад хамаг намгоод тэр эрдмийн ажлын юм дээр би туслын мэрийг хэл нээлттэй хандсан. Тэгэл хэрэгэл байх болчихно л доо. Тэгээ ингээд нэг зам зуурын усууд бол зөндөө байна. Зүгээр туурштай явж байгаа хүмүүс гарч ирвэл одоо тэр туслахад бэлэн байна шүү дээ. Хичнээн олон асуудал хичнээн ном шинэ хэвлэл тэр тусмал аав мартагдахгүй шүү дээ. Тэгвэл одоогийн аавын үеийн алт үеийнхэн чинь бүгд мартагдчих шүү дээ. Одооны хүүхдүүд бол ер нь баг энэ дээрэн жижиг зохиолчтой мэдэхгүй шүү дээ. Энэ улсад дахид цэцгэлдүүлж гараад. Тэгээ ер нь ингээ харж яхад бол одоо сайн өр хүүхдтэй хүмүүс энэ уран бүтээл нүрвэжлээд насны ог нь тэмдэглээ ингээ явж сайн шавь нартай үнэн шавь нартай байсан хүмүүс нэг үлдэж байна. Гэтэл тэрүүний цаана орхигдож байгаа, бүдгэрч байгаа агуу
үйл хэрэг бүтээсэн уран бүтээл Монголын уран зохиолыг өөрч явуулсан маш олон хүмүүс одоо мартагдаж байна. Тийм учраас одоо манай нэвтрүүлгийн нэг том зорилго бол одоо энэ мартагдах гад байгаа мартагдаж байгаа энэ хүмүүс одоо яригдж байгаа гэсэн намтар түүхэндийн тодорхой биш дотор нь асуудлууд ихтэй жишээлбэл хэдэн онд төрсөн гэдэг нь хүртэл одоо эргэлзээтэй ийм намтрын түүхүүд их байгаа учраас намтар судлал талаас нь бас хамгийн ойрын их сурвалж бол одоо үр хөвгүүд нь гэж үзэж шавнарна гэж үзэж штэ тийм учраас ийм нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээ одоо намдаг багшийн 5 хөвгдөөс одоо яг одоо төлөөлөл үлдсэн 33 жил нэг гэртээ амьдарч яг намайг 33 дахь минь өнгөрсөн. Тэгэхээр одоо чамаас өөр намдаг багшийг эцэг хүний хувьд аав хүний хувьд ямар хүн байсан юм бэ гэж би одоо өөр хинээс асуух юм. Тийм ээ. Тийм үстэй. Тийм учраас өнөөдрийн нэвтрүүлэгт урьж оролцсон юм шүү гэдгээ дахин хэлье. За баярлалаа. За үүгээр шинжлэх ухааны таны мэдхүйн судалгаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.